Францын эрүүл мэндийн агентлаг ANSES цахилгаан тамхин тамхи татдаг насанд хүрсэн иргэдэд эрсдлийг бууруулах сонголт хэлбэрээр нээлттэй байх ёстой гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрсөн 700 хуудас бүхий судалгааг анхудаа танилцууллаа. Францын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллага цахилгаан тамхин утаад тамхинаас эрсдэл багтай мөн шаталт байхгүй нь гол давуу тал гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрснөөр бодлого боловсруулагчид бүх никотин агуулсан бүтээгдэхүүнийг адилхан гэж үзэх боломжгүй боллоо. Шинжээчдийн дүгнэлтэд ANSES цахилгаан тамхины гол давуу тал нь шаталт явагддаггүй явдлаа гэж үзсэн. За тус агентлагийн ажлын хэсэг цахилгаан тамхины эрүүл мэндийн нийт эрсдэл нь уламжлалт утаад тамхи татгаас бага гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Франц дахь насанд хүрсэн цахилгаан тамхи хэрэглэгчдийн ердөө ойролцоогоор 2% нь өмнө нь огт тамхи татаж байгаагүй хүмүүс байдаг бөгөөд за энэ нь цахилгаан тамхи ихэвчлэн одоогийн болон өмнө нь тамхины архаг хэрэглээтэй байсан хүмүүст хэрэглэгддэг болохоос тамхи татаж үзээгүй хүмүүсийг олноор татдаггүйг харуулж байна. Мөн тамхи татдаг хүмүүст зориулсан практик зөвлөмжүүд багтсан бөгөөд за уламжлалт никотин орлуулах эмчилгээ NRT ашиглан тамхинаас гарч чадахгүй бол цахилгаан тамхинд шилжихийг зөвлөсөн байна. Үүний зэрэгцээ шинжлэх ухааны нотлохоо болон олон нийтийн ойлголтын хооронд зөрүү байгааг ANSES онцолсон байна. Үүнд Францад олон нийтийн дунд цахилгаан тамхин утаад тамхи татахтай адил эсвэл за бүр илүү эрсдэлтэй гэж боддогч за одоо байгаа судалгаанууд эсэргээрээ байгааг харуулдаг юм а. Энэхүү дүгнэлт бол тамхины хор бууруулах бодлогын зорилго, тамхи татдаг хүмүүст шаталттай, үхэлд хүргэх эрсдэлтэй хэрэглээнээс холдох боломжит бүх хэрэгслийг санал болгох за мөн буруу ойлголтоос болж харьцангуй хор багтай сонголтоос айж холтохоос сэргийлэх явдал юм а гэж мэргэжилтнүүд нэмж хэлжээ.